Нэг. За байгаль юм шиг байна. 128. За одоо ингээд дүргэлжлүүлэн Webtoon унши би мангааг буруу хэлчихэд ахын. За та бүхэн нуушлаарай. Хариулт нь чиний дотор байгаа. Миний дотор гинэ. Таны санамжинд хадгалагдсан мэдээллийг гаргах гэж байна. Та зөвшөөрөх үү? Би чамд боломж олгоё. Зөвшөөрөх үү? Миний санамжинд хадгалагдсан мэдээлэл. Тийм. Зөвшөөрч байна. Мэдээллийг амжилттай гаргалаа. Pinterest. Бурхан минь, энд маш олон мангас цугласан байна. Тэд юу хараад байна? Тоог олон мангас нийлээгаан тэнгэр. Энэ дэлхий биш юм уу? Энд мөсний элбүүд, дээд оркууд, гоблинууд, үлэмж витнүүдтэй жил маш олон мангас байна. Хэрвээ энэ бүх мангасуудыг нэг дор хаалгаар гаргаад ирвэл хүн төрлөختөнд боломж байхгүй. Гэхдээ тэдний нүүр тулж байгаа зүйл нь хүн төрлөختөн биш. Эндээс юу болсныг би удахгүй олж мэднэ. Мөнгөн зэргүүдтэй тулдахын тулд мангасууд хүчээ нэгтгэсэн. Зэвсэгнүүд мөргөлдөх хуйг хагарах чимээнээс бол чихтүүл хэрхэн. Ялалтын нүргээ удалгүй зовлон төрөлөн болон хуурч газар улаан өнгөөр будагдлаа. Мөнгөн зэргүүд хэд хүчтэй байсан. Мангасууд бүрэн хүйс тэмдрүүлэх нь тодорхой болох үед давшиж байсан мөнгөн зэргүүд нэг нэгээрээ зогсож эхэллээ. Бос тэр хааны эзэмшил сүүдэр гаргалт. Тэгвэл тэр сүүдрийн хаан гэж юу? Хүшгүй айрам. Мангасуудын зэлөө цохлоор тусаагүй. Тэдний цус хараар бодогдож шинэ хүчийг бүтээсэн. Гайхалтай олон би үнтэй харьцуулагдаж чадахгүй. Мангасууд өхлийн иргмээс мүлхэн гарч ирж мөнгөн зэргүүд рүү давчлаа. Мөнгөн арим болон хар арим орондоо ойлдож тулааны хэлбэр ойрлон дүрч туг далбайн өдөр гогдлоо. Нэг талыг барьсан хэтлэг байсан бол одоо бүрэн хэмжээний дайн болон хувирлаа. Энэ бүхнийг ганц оршихуй өөрчилсөн. Энэ зүгээр лаажийн төхөө зэрэгч ирэх мэтэл. Сүүзийн зэргүүд дайснаа бүрэн илүүрэх хүртлээ өгөл амьдралын тойргийг тавцаар байлаа. Хаашаач явсан түүний явсан замд устгалын мөр үлдэж байлаа. Тэр түүний мангасууд олон сүүдрийн зэргүүдийн ялт гэж харсан. Тэдний гарч ирэх хүртэл чи итгэлтэй байна уу? Энэ шит юуч гайхалтай юм. Сүнжив ангууч энд байгаа гэж юу? Тийм ээ, итгэлтэй байна. Сүнжив ангуучих биш байна. Тэгвэл яг хэн? Энэ бол давхар данжин цуурхал үний эсхийг харцгаая. Би угаасаа сун ангууч дөрөөдлөх хэрэгтэй. Сүнжив ангууч өөрийгөө давхар данжин цэвэрлээгүй гэсэн. Үүч энэ чул ахалгаа таны дамыг зүү давхар данжны мангасуудыг алсан нь би биш. Тэгвэл тэр ягаад дахиад энд ирсэн юм бол? Ажил тэр үнийг санаанд өгөх гэж хэлж чадахгүй. Юу? Энэ юу вэ? Энэ газар юу вэ? Энэ үнэхээр энд байжээ. Чулуун хөшөөнүүд үнэхээр энд байж. Энэ юу вэ? Би хүмүүс өрснөө санахгүй байна. Хүмүүс өрснөө санахгүй байх чинь гэтэл нөгөөд нэг гадны нөлөөлөл. Мангас ирлээ. Би энийг ганцаараа сонсоогүй өстэй мангас хүний ил мэдж байна гэж юу? Чимээгүй та нар хааны нойрсолтод саад болоод байна. Хаан Сүнжив ангууч тэр тэнд юу хийгээд байна? Хүчтэй хүмүүс
Та нар хаанд сайхан өргөл болох болно. Мөтникөлөгч нь шок. За хүүхдүүд үзэж байгаа бох. За ёстой уучлаарай. Миний хэлсэн үгнүүдийг март сая. Зүгээр юус. Рикардо Фитис Ракон Ингрес бас Исилийн Радис бүлэг. Хурдан имчлээрээ. Би бүх хүчээ төвлөрүүлж ярах хэстийг арагшаа зөө. Минчүүл бид одоо ангааж байгаа болохоор жоохон цэсэрээ. Дайснууд ойртож байна. Би та нарт агуу хааны төрөлтийг харах боломж олгоё. Мэдээж тэр үе та нар миний бүх хүүхэлтэйг устгаад амьд үлдчих чадвал шүү дээ. Йоо, нэмээ. Тэгсэн чиний нэм гачаан. За амьд үлдчих чадвал шүү дээ. Бүгдээрээ бултаарай. Сатарсан байгаа дээр нь хөшөөнүүдийг устдаг. Энэ миний бодсноос хүчтэй юм. Энэ овшнууд тэдний физик хамгаалалт ердийн биш юм. Бүгдээрээ болгоомжтой байгаарай. Ийм хэмжээний шид хангалтгүй гэж юу? Үүний шидийн хамгаалалт хүртэл өндөр гэж юу? Дид мастер ча миний таунт нөлөөлөхгүй байна. Миний доод түвшний Skynikс ч тэднийг хөдөлгөж чадахгүй байна. Новш гэж үнэхээр өөр арга байхгүй гэж юу? Ийм зүйл болсон болохоор бид сун ангууч хийсрэх хэрэгтэй. Тэр шидийн нөлөөнд орсон байна уу? Би юу босныг нь мэдэхгүй ч одоо түүнийг сэрэх ганц л арга энэ л байна. Чи хааны нойрсолтонд саад бол зүрхтэлнэ гинэ. Чагийн ангууча бид түүний учрыг олж сүнжүү ангууч сэрэгээрээ мэдлээ. Сүүдрүү тасралтгүй устгагдаж нөхөн сэрэгсэр байна. Хэрвээ би байсан бол энэ их маанаг дийлэхгүй. Түүний маанаа хэрэг гэдгийг хэлж чадахгүй. Хоёр хаалганаас гарч ирсэн чөтгөрийн овог болон араатнууд ямар ч хэрэгэлцээгүй шүүдрийн цэргүүдийг хөнөөж байна. Новшин шас. За болио. Хэрвээ энэ мөнгөн цэргүүд бол мангасуудын хоорондын дайм бол тэдэнд хоорондоо дулдах шалтгаан байхгүй. Тэгвэл шүүдрийн цэргүүд мангасуудын тал биш гэж юу? Хэрвээ тэр ч бас биш гэвэл дотоодын хагарал. Бид өнөөдөр энэ дайныг дуусгаж болох байсан. Яагаад надаас урууж байгаа юм? Харин юм би чамайг алж болох байлаа. Би яагаад гэж асуусан шүү. Энэ нүд би хаана? Чөтгөрийн хаан Брайан. Тэр яагаад? Юу вэ? Яагаад одоо л анзаараагүй байдаг үлээ? Энэ сонтой. Өгөгдөл сэргээж дууслаа.